Шинжилэн батлагдсан нэмэгдсэн өртгийн албан татврын тухай хууль 2016 оны 1 сараас эхлэн хэрэгжиж эхэлнэ. Ингэснээр иргэн бүр татврын хөнгөлөлтөнд хамрагдах боломжтой болох юм. Энэ тухай мэдээллийг дэлгэрүүлэхээр студиуд сэтгүүлч Сүхбаатар ажиллаж байна. Өдрийн мэнд Сүхбаатар. Өдрийн мэнд хүргэе. Тэгэхээр бидэнд мэдээллийг дэлгэрүүлэх үү? Татврын ийм шинжилсэн ийм тогтолцоо одоо биднэрт бий болсноор манай улсад урд нь мөрдөгдөж байгаагүй ийм цоо шин ийм боломжийг одоо бий болгож байгаа. За энэ нь бол иргэдэд бол одоо сайн мэдээлэл болж хүрэхээр одоо хараас одоо онцлог байгаа. Өөрөөр хэлбэл иргэн аж ахуйн нэгжид иргэд одоо ямар нэгэн одоо худалдаа үйлчлэгээ хийснийхаа төлөө татвараас одоо хөнгөлт авна. Өөрөөр хэлбэл одоо лангуун дээр нэг талах 1100 орчим төгрөгөөр борлуулагдаж байхад за 1000 төгрөгийн тухайн аж ахуйн нэгжийн одоо зардал за 100 төгрөг нь бол нэмэгдсэн өртгийн албан татвар гэж тооцдог. Тэгвэл тэр 100 төгрөгийн 20 төгрөгийн өнөөдөр иргэд өөрсдөө урамшуулж одоо явах ийм тогтолцоог бол одоо манайх улсад нэвтрүүлж байгаа. Ингэснээр өнөөдөр татвар төлөгчдийг иргэдээр хянуулдаг. Өөрөөр хэлбэл татврын байц цагч араас нь явдаг биш. Тэд нэр иргэдээр өөрсдөө нь одоо хянуулж хаана ямар аж ахуйн нэгжүүд татвар төлөхгүй байна. За хэдэн төгчний төгрөгийн одоо татвар одоо ногдож байгааг одоо иргэдийн ийм одоо үйлчлэгээр нэвтрүүлээд ингэснийхаа иргэд өөрсдөө хяндаг болсныхаа төлөө за улсаас одоо татврын ерхий газраас ийм урамшуул авдаг болох ийм тогтолцоо байгаа. За энэ тухай яриаг одоо хүргэе. Үйлчлэгээний байгууллагууд маань иргэдэд эцсийн хэрэглэгчтэй баримт өгч байгаа. Баримт маань одоо цахим системээс заавал өгөх гэсэн ийм дүрмийг биднээс хатуу барьж байгаа. Энэ юу гэсэн үг вэ гэхээр татврын үндсэн системээс л баримт иргэнд олгоно гэсэн үг танд жишээл. Тэгэхээр энэ системийг нь биднээс өнөөдөр төслийн нэгж байна одоо өнөөдөр гүйцэлцүүлээд байгаа. Татвар дээр байгаа баримт одоо цахим баримтыг хэвлэх бүх төрлийн одоо кассийн машин, банкны систем за одоо ямар ч аж ахуйн жижиг одоо дулаан буудлын дэлгүүр хүртэл энийг аваа ашиглах боломжтой ийм системийг бид нар зохион бүтээсэн байгаа учраас эндээ одоо нүүр бардам хэлж байгаа. Баримтаа барьж очиод тэгээд 2% хөнгөлөх юм. Тийм, ерөөсөө ийм байгаа. Өнөөдөр бол яг тэр баримтын талаар ярихад дэндүү эрт байгаа. Тэгвэл яг иргэд маань маш хэлбэрх ямар ч барьж очих шаардлага. Тэр баримтыг аваад манай цахим хуудас ажил. Татврын албан ёсны цахим хуудасанд бүртгүүлснээр 2% буцаан авах, суглаан авах энэ эрхийн шууд тэр дороо нэгдэл явчихна гэсэн. За сая ярин дээр одоо дурддагдж байна. Өөрөөр хэлбэл одоо дэлгүүрт ороод худалдаа хийхэд ийм одоо тооцооны хуудас гэдэг ийм жижиг одоо хуудас одоо хичнээн төгрөг болсныг ингээ гаргаад ирдэг. Тэрний доор нь одоо бол татврын одоо ерхий газрын ийм нэг таних мэддэг эсвэл код ингээ тань ингээ бичээстэй байж байна. Энэ кодоо та татврын ерхий газарт одоо бүртгүүлж эсвэл захимаар одоо ингээд хаягд орж одоо бүртгүүлснээр жилийн эцсээр одоо та хичнээн хэмжээний одоо ийм худалдаа авалт хийсэн байна. За тэрнийхээ одоо дүнгээр одоо ийм урамшуул авах боломжтой болж байгаа. Гэхдээ хамгийн гол нь энэ татврын ийм системд холбогдсон за аж ахуй нэгжүүдээс одоо ийм худалдаа авалт хийснээр та ийм хөнгөлт авах одоо ийм боломж өрдөж байгаа. За олон улсад бол энийг бол одоо аль эртнээс бол одоо хэрэгжиж эхэлсэн байдаг. Ингэснээр бол одоо далд эдийн засаг за татвар төлөхгүй байдал за татварыг одоо ийм нөөтийг одоо хуурамчаар төлсөн ийм падаам одоо үлдэх зэрэг ийм асуудал бол одоо альж асуудал байдгүй. Энийг одоо ингэж шийдсэн байдаг юм байна. Энэ тухай яриг одоо хүргэе. Нэмэгдсэн өртгийн албан татвар бол өнөөдөр 10% байгаа. 10%-ийг бол эцсийн хэрэглэгч нар манай иргэд төлдөг. Энийг бол аж ахуйн нэгжүүд бол суудхан авч улсын төсөвт төлдөг ийм систем явж байгаа. Одоо энэ систем хэрэгжснээр иргэдтэй бид нэр энэ 10%-ийн 2%-ийг буцааж олгоно. Энэ бол хяналт тавьсныхын төлөө. Тийм учраас манай иргэн болгон бол одоо толооноос хөлүүлж авах шаардлагатай болно гэсэн үг. Гэхдээ энэ бол олон асуудлаар шийдсэн байгаа. Техникийн хувьд зөвхөн цаасан толоон цуглуулад авахгүй. Энийг бол төлбөрийн картаар хийсэн тохиолдол шууд тэр хүний данс руу орж явахаар ингэж зохион байгуулагдсан байна. Сая та дүрсэн дээр ингээд ажигласан бол харсан баха. Одоо жишээлбэл тэр тооцооныг одоо хуудас гаргадаг ийм жижигхэн машин бол одоо бүх аж ахуйн нэгжид одоо байрлалцсан. Одоогийн байдлаар бол нэг 2 аж ахуйн нэгжид одоо ингээд уншиж байгаа. Гэхдээ яг хаа татврын хөнгөлтийг бол одоогоос эхэлж үзээгүй. За 34 аж ахуйн нэгжид улсын хэмжээнд одоо бүртгэгдсэн том улсын одоо 34 аж ахуйн нэгж бол одоо татврын ерхий газрын ийм шин системд одоо холбогдсон байгаа. Өөрөөр хэлбэл эдгээр аж ахуйн нэгжүүд за 1 сарын 1-ээс эхлээд энэ урамшууллыг олоход бол одоо бэлэн болсон гэсэн үг. Тиймээс иргэд бол 1 сарын 1-ээс эхлээд урамшуул одоо үйлчлэгээ худалдаа хийснийхаа төлөө урамшуул авдаг ийм шин тогтолцоог одоо нэвтрүүлэх ийм боломж одоо бүрдэж байгаа юм аа. Баярлалаа. Мэдээлэл хүргэсэн Сүхбаатарт баярлалаа.